Цахилгаан соронзон долгион бол хамгийн түгээмэл ашиглагддаг нэг төрлийн ионжуулдаггүй цацраг юм. Бидний амьдралд итгэдэг нарны гэрэл бол нэг төрлийн цахилгаан соронзон долгион. Долгионыг энергиэс нь хамааруулан өөр зориулалтаар ашиглаж байна. Бид радио долгионы тусламжтайгаар бие биетэйгээ харилцаа холбооны хэрэгслээр холбогдож, богино долгионыг ашиглан хоол хүнсээ халаадаг бол хит улаан туяа биднийг дулаацуулдаг. Харин үзэгдэх гэрэл бол бидний амьдралыг гэрэлтүүлж, өвс ургамлыг тэтгдэг салшгүй нэг хэсэг юм. Хит ягаан туяа бидний арсыг борлуулж, дэ аминд бидний ясыг бэхжүүлдэг. Рентген цасаргаар өвчнийг онцлох, эмчлэх болон бидний ачаа тийшээ шалгахад өргөн ашиглаж байна. Харин гамма цацаргаар эмнэлгийн тонод хөөрөмжийг ариутгадаг. Рентген болон гамма цацаргаар хүнсний бүтээгдэхүүнийг ариутгахад ашиглаж байна. Тодорхойлбол төмөс зэрэг амархан соёолдог бүтээгдэхүүний соёололтыг бууруулж улмаар шинэхэн амт чанарыг удаан хадгална. Мах, загас, жимс, амтлагч зэрэг түргэн муудаж чанараа алддаг бүтээгдэхүүний өвчин үүсгэгчнийг устгаж байна. Мөн шинэхэн ногоо жимсийг цацрагаар шарж, хортон шавж авгалтайг устгаж болдог. Өөрөөр хэлбэл нүдэнд үзэгдэх, үл үзэгдэх хортон шавж авгалтай нь жимс хүнсний ногоотой хамт байгаль орчин болон тариалангийн талбай тархан ургацыг сүйтгэх хүртэл хор хөнөөлийг учруулж болзошгүй. Тиймээс бүтээгдэхүүнийг шарах технологи тодорхойлбол электроны багцаар хүнсний бүтээгдэхүүнийг шарах нь энерги хурдсгах замаар боловсруулдаг хүйтнэр ариутгах технологи юм. Дулааны боловсруулалтын үед амт үнэр нь буурдаг, халуун чинжүү зэрэг амтлагчийг цацрагаар шарж ариутгаснаар өөрмөц амт үнэрийг хадгалах, мөн химийн бодисын хэрэглээ хязгаарлах, химийн боловсруулалтаас зайлсхийх нэг төрлийн арга юм. Энэ технологийн өөр нэг давуу тал нь электроны багцаар бүтээгдэхүүнийг сава баглаа бодолтой нь хамт шарах боломжтой. Энэ нь боловсруулалт хийсний дараа бүтээгдэхүүн нэн хортон шавжаар дахин бохирдохгүй байх нөхцөлийг бий болгодог. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний чанартай, шин тэжээлтэй шинэлэг байдлыг хадгалах, хоолны хордлогыг бууруулах ашигтай юм а.